шинжлэлийн болоороо сурах юм аа гэж байна. Энэ үгүйсээ чадвартай хүний үс бий болохын тулд бодол саргаж сургалтыг яаж хомдох вэ? Албаа ажлын сургалтыг хэрэгцээ юу болох вэ? Тодорхойлох нь сургалтын харилцан албаа ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тусдаа тооцох байна. Энэ чиглэлээр босоо судлалын банаас сургалтыг яаж хомдох вэ? Бас университет менежмент чиглэлээр менежмент явуулсан үсгээр чадвартай болсон үеийг тэгс болох асуудал асууж байгаа. Тэгэхээр та бүхэн өнөөдөр тавьж байгаа асуудал хийж байгаа асуудал юм шиг байна. Яг зөв бодлого байсан. Албаагчнаас ямар сургалтын хэрэгцээ байна? Энэ сургалтын хэрэгцээг яаж тодорхойлох юм бэ гэдэг асуудал хамгийн түрүүнд байна. Тэгэхээр албаны сургалтыг буюу байгууллагын албаагчдыг дамжуулах сургалтыг явуулах түрүүн арга. Эхний албаны сургалтын хэрэгцээг тодорхойлох гэсэн. За сургалтын хэрэгцээг тодорхойлохын тулд хамгийн их ярьж хийх ёстой үйл ажиллагаа бол байгууллагын шинжилгээ юм. Байгууллагын шинжилгээ. Байгууллагын шинжилгээ гэж юу хэлээд байгаа вэ гэхээр танаа англи алба ихний эзэнт. Тухайн жил дэвшүүлсэн зорилт. За мөн цаашаа дэвшүүлж байгаа зорилт юу вэ? Юу чиглэсэн юм бэ? Хоёрдугаар нь дээд харьяалал байгуулах буюу шүүхийн шийдвэр бүс ерөнхий газрын стратегийн зорилт юм. Энэ шийдэж байна. Шүүхийн шийдвэр бүс ерөнхий газрын стратеги зорилт юу вэ? Чадварлаг олсон хүч университет байх маяг зорилт дэвшүүлсэн байна. Тэгэхээр жишээ авах үзье. Зараандаа энэ шийдвэр бүс гаргах. Тухайн чиглэл тохирсон зорилт дэвшүүлсэн. Зорилт. Энэ зорилтыг шинжиж үздэг. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө өвгөц суулаа гэдээс өвгөц чиглэлийг гүйцэтгэдэг байгууллагатай. Шүүгээс гарсан үгүй төлөвийн шийдвэрийг гүйцэтгэдэг. За энэ хуулиар бүрдсэн чиглэлийг хамт аль багштайхан онцлог үүрэг устгах. Яагаад гэвэл энэ байгууллагын аль багштын ерөнхий нөхөдөө бол ажлын үндсэн онцлогууд дандаа харилцаатай тохиолж байна. Харилцаатай. Тэгэхээр харилцаатай тохиолдог ажил хийдэг хүмүүсийн сургалтын өөрөө юу хийж байгаа юм бэ? Ялтан харилцаатай ажиллаж байна. Төлбөр авах төлөвчтэй ажиллаж байна. Тэгэхээр харилцаатай тохиолдог. Тэгэхээр байгууллага бид юусэн шинжиж үзэх хэрэгтэй. Байгууллага шинжиж үзэх. Ямар албан хаагч илтгэх 그래서 чадварлаг болсон хүчтэй хэлхий шийдвэр. Чадварлаг гэдэг нь юу гэж вэ? Чадварлаг гэдэг нь өөрөө байгууллага маань өөрөө чадварлаг болсон хүчтэй байх гэж бодож байгаа. Энэ чиглэсэн ямар сургалтын үйлчлэл ямар байгууллага авсан бэ гэдэг нь байгууллага шинжилгээ гэдэг. Тэгэхээр байгууллага шинжилгээ юу шиг хэлэх вэ? Стратеги зорилтоо гэсэн байгууллага шинжилгээ. За хоёрдугаар дөрөв талбай шинжилгээ гэж. Дөрөв талбай шинжилгээ нь өдөр талбай шатнаас аль багш төвч өмнө талбай. Энэ өдөр талбай шатнаас аль багш төвч өмнө талбай гүйцэтгэх ямар байна гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээ тухайн тайлбарын хугацаанд аль багшийн гүйцэтгсэн үүрэг түүний хэрэгжилт нь ямар вэ? Тэгэхээр танаа албан дээр ажиллаж байгаа 20 100 байсан бол шишигдсэн тийм шишигдэж гарч ирэхээр за одоо дорж ирэх юм байна гэж бодлоо. Дорж ирэх хүний үр дүнгийн тайлбар жавтай эсвэл эг гэдэг байсан юм. За бат гэдэг хүн нь болохоор 100 гэдэг. Тэгэхээр энэ тухайн хүмүүсийг гараад ихээр чинь үүрэг даалгаврын үүсэлтэй тухайн хүн болгон тохирсон сургалт хэрэгцээтэй байна. Тэр дорж ирэх хүн сургалтыг өөр ажилладаг. Бат гэдэг хүн нь арай өөр. Тэгэхээр үүрэг даалгавар үүсгэж байгаа байдлаар энэ төгөөж сургалтын хэрэгцээ тодорхойлдог. Энэ юм шилжүүлээд нэг ихэд нийтийг хамаасан
자파시스템에 대해서 어떤 이런 것들이 우등우등 나있다. 홍보도 그렇소. 대체해서 이건 우등다. 자, 또 토분이 시스템이죠. 자기 우등다 또 어쩌구나 다 보시면서 자, 이 나타났어. 자, 너도 딱 보고 어떻게 되지? 이 어쩌구지? 홍보도 모르겠어. 독서스럽고 독서스러운 이제 알테이 답답 도시가 위트 위트 얼토라도 오차 얼토라도 한차 아이고 그냥 아스콘 같이 때 너무 존재되는 위트 오차도 한차 이런 거를 어느 사람은 우물지 황골이 더 위트 때문에 보이는 아무래도 같은 데서 얼굴 대해서 어떻게 나가부터 밑에 때문에 이 오차동도 이쪽은 또 오차동 봐야 그때 해서 오차동 봐야 자 대기 기술 컴퓨터가 없어도 오차동 우리가 안 가서 오차동 봐야 오차동 밑에 안 없다 그 밑에 앞에 지금 화면이 우리 돈 줘서 없죠 얼굴은 됐다 얼굴은 됐다 싶더니 오차도 밑으로 얘가 자꾸 나쁜 아이들 답이 주고 오차 그래서 다 보면서 스틱스 하면 도와줬고 그래서 오차도 또 지금 밑에 있습니다 오차 딜공 대리 비슷한 잘 들어내는 거예요 딜공 그때 딜공 어떤 미래 안 받지 않고 딜공 어떤 하이스타일이 잘 보시고 근데 하이스타일 오차도 또 지금 있어서 딜공 사시고 자 옷돌아서 한 tlak이 있습니다 한 tlak 안틀 비중 빌려드릴게요. 화한 아톰 박치. 아톰 우주 때 한자 안틀. 이 거는 좋아요. 우리스나 그때 오는 좋아. 바이오보다 내분들이 우리 그렇죠. 돌고 월드가 있다. 팀 한틀 때문에. 자비 어린이가 진짜 나라에서 나왔습니다. 이게 어때? 야 진짜 문제가 없잖아. 나라에서 나왔다. 한쪽으로. 빅딜 분이 한 번은 받았어. 이거 하시고 그때 아빠의 그때 그때 어느 줄 한편에 그 어떤 얼마 좀 말씀을 좋은 분이 또 호주가 또 밑을 하고 싶어. 나무시 어떤 그때 오차가 한편을 보지 필수만 한편 세계 보는 그 어떤 인스피레이션을 같이 이렇게 안고 왔을 때 아무 거 한편 그리고 밑을 먹다니 아무것도 제가 아침 물건을 좀 보시고 약간 하고 싶다 저 보면 또 보다 그래서 하고 내가 보고 한테 들으셨어 긴 분위기 없다라 이렇게 그냥 한 트레이더 그 수익을 이제 그냥 호응을 실제로 그렇게 소프트가 되게 지금 그래서 어떻게 이제 더 그건 문제지 뭐는 바이오부터 한 스트레텍스를 다 이 스트레텍스를 다 하스타 만화다 야마군 그때 이제 더 아무 이게 누가 덕터스를 하고 있는데 네 다도 악스다 우리 다도 제일 너무 지금 그 팀이기 때문에 마스크 팀이기 때문에 홍보도 좀 다했어 우리 다도 제일 그래서 뭐였지 그 밑에 잡도 한 플라를 앵겼어 총 밑을 작별 같은 데 있어. 여기 또 있어. 어떻게 해서 또 있어. 이거 좀 밑을 문제들. 예를 들어서 마기스트입니다. 주어자고 작으로 한 칸이 올라가는데 여기 있습니다. 그거 때서 어떻게 있어요? 좀 저한테 한 장을 벗어 놓았어. 장을 벗어. 저한테 장을 벗어 놓고 쭉 이렇게 저리서 일체 거듭하다가 저리서 배우죠. 자, 만약 문제에서 어떻게 저리서 그래서 운치게 더 제일 좋은지. 한 거장치에 무슨 앞뒤 앞방 같이 앞분이 오게 사람 하고 또 일주 하는 거 맞죠? 시에 팀 지기 저렇게 기술되게 같아요. 그래서 어떻게 쇼스는 거 그래서 어떻게 미국에 들어가
Сургалтын бэлэн байдлыг юу гэдэг вэ? Тэгэхээр албаа бэлэн байна. Хүмүүс сууж байгаа. За энэ ажилтайг бэлэн байдал. Тэр юу бэлэн байна? Хараа хамжуулах материал хаяа бэлэн байна. За багшлаг хүн бэлэн байна. Багш, сууж багш. Тэр нь бэлэн байна. Тэгэхээр сургалтын анги танхим бэлэн байна. Техник бэлэн байна. Тэр бэлэн байдлыг хадгалж хүмүүсээ суулгадаа хичээл заах юм. Хичээл заах хүн тавих шаардлагатай. Бас тодорхой хэмжээгээр сургалтын үеэс тавих үүсгэж чадчихсан. Тэгээд хэлбэр байдлыг хангаж анги алдуудад бас за би бол сүүлдээ оройч хийж явж байгаа. Анги алдуудад орж чинь грамс хангаж. Босоо гэж нэг орж. Нөгөө төр нь ороод 20 минут ярьж хандаад гэж. Тэгээд наатынгээ бодоодаас тусахгүй байна. Энэ бол тийм үйл байна. Тэгэхээр энэ байдлаас яаж өөр сонгож болох вэ? Энэ бол ажил байдлыг яаж зохицуулах вэ? Энэ амттай үйл байна. Ажлын цагийг яаж сургуулийн цагаа яаж тогтоох вэ? Эдгээр маань сургуулийн бэлэн байдлыг хараас аваас авах хэрэгтэй. Тэгээд өөрөөр хэлбэл Тэвний шийдэл хэлэх байна. За сургалтын зарчим. За сургалтын зарчим гэж юу вэ гэхээр үе шаттай асуултгүй. Хүнд шиг хэсэг үе шаттай. Өөрөөр хэлбэл тарихч байна. Аавны хэрэгч өөрөөр 15 гартын журмын ингээд тарихчийг үүсгэсэн юм. 15 гартын журмыг 3 сар үзээд ажилтаа дамжуулж гэсэн чинь маргааш нь цуглуулдаг. Хоёрын хараа хамгаалтын журам дээр хэлж байгаа. 3 сар үзсэн. Тэр чинь нэг үе шатнаа. 3 сар бодгийг үзсэн. Нэг бол 4 жил цагтаа хостол хийсэн бол 4 жил хоёрын дотоод журам үзсэн дахиад үзсэн. Тэр чинь үе шатнаа гэдэг. Нөгөө чинь нөгөө сонирхол бууж сонирхол. Тэр хөлбөр төлөвлөнд анхаарах хэрэгтэй. Одоогийн жил хоёрын үзсэн Манаас шууд дахиад үнцээр сонгох гэсэн юм байна. Үгүй нөгөө асуултгүй авах. Яг өөр төсний ингэж яах хэрэгтэй. За ингээд сонголтын замрыг боловсруулаад илүү байлаа ажиллаа. Нэр дээр яг сонголтыг хэрэгжүүл. Сонголтыг бодвол гүйцэтгэх төвчний албаа гэсэн. Бид нар бол гүйцэтгэх төвчний албаа гэсэн. Гүйцэтгэх. Яг өөрөөс гаргаж гүйцэтгэх. За өдөрт үгүй тусдаа өдөрт. Яг тэгэхээр менежмент гол төвчний доод төвчний ойлголт шийд төвчний менежментээс болоод юу зөвхөн өөрөөс тэгэхээр бид энэ хөлбөр төлөвлөлтөд бас анхаарах хэрэгтэй. Бүх албаагчдаас суулгаж байгаа. Бодол мэдээлэл тооцоолыг яхаад шийдвэр үүсгэхийг яах вэ? Эдгээр асуудал гараад байна. Шийдвэр үүсгэхийг яаж болох вэ? Хойхыг яаж болох вэ? Энэ бол төвшинээр ажиллаж байгаа албаагч төвшинээр. За сонголтын байшин гэж байна. Одоо хамгийн зөв сүүлийн үе шалгарсан сургалт явуулдаг арга бол тийм шүү. Яагаад гэвэл план сургалт өмнө хугацаанд үеч пеймент сургалт үүдэлтэй. Ингэж шатаж ингэж хоёрдын сууч чирэгээс сургалт удаан сургалт. Удаан тийм хичээл хийх тийм үсдэг гэсэн. Энд нэг босолтой байна. Тэгэхээр бас ширээ сандлаар сургалт явуулахдаа тиймээс батж байгаа. Пеймент ингээд хүн ядаж устгүй. Ингээд чадсан байгаад хүмүүс хоошоо сухыг бодоод байна тийм. Аль бол хоошоо яваад байна. Ингээд нэр хоошоо сонгосон ойлгох хүн бол ингээд яах вэ? Сургалтаар үүдэлтэй байна. Тэгэхээр ширээ сандлаар яаж тавих вэ? Багшлыг нь хаана сонгох вэ? Хаана бас сургалтаас асуух юм байна. Хаана. За тэгээ бас болж хойд хараад таа ингээд нэг хэлжээс уушчих тийм. Тэгээ өөр юм боо хасаа. Тэгээд арай жоохон хойд байхдаа суулгах үлээ. Суулгах үүрэгтэй.
자, хугацааны тухай асуудал тийм. Анхны сургалтыг бас тийм хугацаагаар нэг сургалтыг явуулж байгаа. За, оюутан бүр 40 минутын байдлаар хичээл заах гэж байна. Юу нэг насных байх. 18, 19 дэх чинь цаг 40 минут хагас болно гэсэн. Ажил хийж байгаа хүмүүсийг хаамсах боддог суулгаж чад. Бизнес гарсан хүмүүсийн цаг 40 минут юм бас гоё. Тийм ахмад гэж боддог ажилтаа тийм настаж боддог гэсэн. Юунд нь ихтэй хийж байгаа юм тийм ээ. Цаг 40 минут суугаад хашиж байна. Тэгээд цагаа бас цогцолсон. Ахмад сургалтын үүдтэй хамгийн үүдтэй болох юм би бас бодоод 40 минутыг зүгээр шүү. 40 минут яг гол юм аа. Тэгээд цаашаа сургууль хийх нөгөө хүмүүстэй явах хэрэгтэй. Цаг 40 минут ингээд лекц биш аа. Нөгөө төр тийм хэцүү юм байна. Тэгээд 40 минут хамгийн болж байгаа юм аа. Хүний бас нөгөө ирэх тогтоох хол гэж боддог. Цаг 40 минут болоод ирэхээр юу гэдэг вэ тэгээд 60 минутаас шийдээд ирэхээр анхаарал сайн байдаг. Тэгээд богино хугацаанд хүний бас ингэж үсэх. 45 минут. Тэгээд үүдтэй тийг бас ууж болно. Байдаг. За сургалтаа хэрэгжүүлэхдээ ингэж 45 минут гэдэг юм. Тэгээд дараа нь яг тэгэхээр сургалтыг үнэхээр за ерөнхий үйл явдлын байдлыг бол яаж шалгах вэ? Тестер одоо бид нар аваад цаанаа хийж шалгах. Энэ бол зөвхөн ерөнхий хүлээж авсан юм гэж. Тэгээд хэцүү мэдлэгийн зүйл хамгийн сурсан зүйлээ юм ерөнхий яаж хийж авсан. Энэ бол зөвхөн нэг аа. Сурсан мэдлэгийг за 30 орчим хүртэл гаргана. Тестер. За 30 арбаас хичээл цаашлаа гэж зөвхөн цагаас болоод тасаа дараа тестээ шалгалт аваад за доош гэдэг бүр даах авчлаа. За урд жил 60-аас 10 гэсэн байдаг. Эдгээр өсөлттэй шалгалт. Энэ бол яг ерөнхий хүлээж авсан байдал. Хамгийн чухал нь бол сурсан байдал. Сурсан байдлаар өгөхлөөр юу вэ? Ажил үүрэг. Албан байгуулалтыг доош өгдөг. Дараа жилийн нөгөө үр дүнгийн мэдээлэл 60 оноотой байсан чинь дагаар авчихсан. Тэгэхээр сурсан байдал өөр хэрэгтэй. Хамгийн гол нь сурсан байдал. За тэрээс тестийн оноо суу 10 гэсэн мэт тэр бол тэрээс. Тэгээд сурсан байдал нь өөрөөр нь албан үүрэг гарч байгаа байдаг. За зам төлөв гэж байна. Зам төлөв. Яагаад зам төлөв гэж баруунах яриад байгаа гэхээр хүн их тийм сууж байгаа хүн андшгүй байдаг. Одоогийн үеийнээс сургалт авсан албан хаагч зам төлөв өөрчлөлт. Бусдаа харьцаа хамт олон нийтж энэ байдал хамгийн гол нь юм юм. Яагаад гэвэл аль ч үедээ багийн ажиллагаа юм аа гэх юм бол одоо батгацсан. Багаар ажиллах. Тэгээ багаар ажиллах юмээс чинь хүн юу арга төлөвлөлт зам төлөв байдаг. Үнтэй бусдаа ажиллаж байгаа байдал гарч байгаа цааны асуудалтай яриаг өөр энэ хүн бол зам төлөв гэсэн. Эдгээр бүх дараа тэр чинь юу гэдэг нь суулгах биш. Юу нэг юм сурсан хүн мэдсэн хүн зам төлөв байгаа. Яг л цаашдаа зорилттой ууж гэж. Бис бостой байна. За ингэхдээ дараа үлдэн байна. Үлдэн юу гэдэг вэ гэхээр тэр албааштай биш. Үлдэн юу гэдэг вэ? Байгууллагатай. Ухаан нэгж 2017 тэр үнхээр настай байгуулсан гэрээгээр биелүүлсэн 90%-аар 100%-аар хэмжээд тэрүүний хамт олон улс оператор шагналсан. Энэ бол үлдэн. Албаачийн үлдэн гэрээ конструкцийн бол сурсан байдаг. Хамгийн үлдэн байгуулсан байдаг шүү дээ. Манай салбар үлдэн гэдэг хуумтай болж үздэг. Энэ магистрат гэсэн шүү дээ. Тэр магистрат агуулсан үлдэн байгууллага илэрхийлэхээс албаагчдын хэлсэн бол тийм бас шууд байгууллага албан болох шүү дээ. Тэгэхээр тэр үлдэн бол ерөөсөө актараа сайн шалгалтын боловсролтой болсон гэж чинь анхны үеэс тас ажил хийж байна. Тэгэхээр үлдэнгээд бас байна.
Тэгэхээр энэ зургалтыг зургалтын хэрэгцээ зургалтын зохион байгуулалт дөрвөн алхам байдаг юм аа. Энэ дөрвөн алхмаар үйлдвэрээр явуулж за энэ байгууллагын үйлдвэрлэлийн сургалтын ажлын үүсгэх шаардлагатай мэдлэг уур чадвар зохицох тогтолцооч үе ажилтны тусгай бэлтгэсэн хөлбөр даваа сурах үйлдвэрлэсэн нэ. Ер нь бол 100% тийм нэгсэн албаг хүн байнга бүтэж байна. Иргэшээд гэхээр одоо тэргүүл гадаадлын нэг сайн сэтгэл хүнд байж л мэсэгэл болж чадахгүй, машин болж чадахгүй, ой болж чадахгүй. Хүнд ямар нэг байдлаар дандаа тийм хэрэгцээ байдаг. Тэрс маа мэдлэг хэрэгцээ, чадвар хэрэгцээ. Тэгэхээр чадвар дутагдсан үед тэрнүүд авсан сургалт явуулах зүйл юм аа. Гэж хэлдэг. Тэгэхээр та бүхэн бас энэ санал байх хэрэгтэй. Нийтийг хамгаалсан юм хөтөлбөр тийм жоо биш юм. Хөтөлбөр үеийн хатан дээр үүсгэж байна тийм. Анги гатан дээр бас юу зохион зохицуулж дотроо боломжтой юм. Зүйлтэй баримт талаас цаашдаа заах. Энэ танаас хоёр хэцүү хэсгээс сурах гэж байна. Тэгэхээр энэ сургалтыг бол зөв зохион байгуулах зүйлтэй. За түрүүний гэдэгтэй хэрэгцээ бас байгууллагын хэрэгцээ, эхлэлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн хэрэгцээ, сургалтын хэрэгцээ үүнээс түрүү бас ярьсан. Байгууллагт ямар хэрэгцээ вэ? Өөрөөр хэлбэл зорилтуудыг ангал ямар зорилттой байдаг вэ? Эдгээр хамгийн чухал. Ингэсэд ажлын байрны хэрэгцээ. Ажлын байрны тодорхой заагдсан жишээлбэл 10 хангалттай ажлын байрны хэрэгцээ үүсдэг. Танаас ажлын байрны тодорхой ямар зорилт? Ямар тавилт шаардлагатай. Юу нь тавилт шаардлагатай зорилт гэсэн. Тэр зорилтын үед ямар нэгэн уур чадвар тогтоогоор төлөв чиглэсэн сургалтууд юм. За вот үнэн үсэн. Яг тохиолдсон. За шүүгэн шийдвэр ус байгуулалт болоод тэгэхээр бид энэ цагаад шүүгэн шийдвэр ус байгуулалт өөрөө олон талт үйлдвэрлэж байна. Энэ эмнэлгийн үйлчлэл, нийгэм шүүгэн ажил. За захиргааны ажилтнууд 10 хангалт үүсгэх санхүүч өөрөө төрөл мэдлэгийн олон асуудалтай. Тэгээ төрөл мэдлэгийн олон асуудалтай учраас энэ хүн болгонд тохирсон төрөл мэдлэгийн албан тохирсон сургалтыг бас зохион байгуулах бас хэцүү. Зарим санхүүгийн зарим тэгэхээр энэ олон талд үйл ажиллагаанд хамарсан сургалтыг бас яаж зөв оновчтой зохион байгуулах вэ? Бас тийм Прибыльцийг сургалтын чиглэлийн албагч хэлээ. Энийг бол хоёр оног сургалтанд ярих. За хоёрдугаар нь сургалтын университет дэвшлэгтэй хоорондын хамаарлын юу сургалт. Одоо тийм амхан заяа болоод амхан заяа магистр хамгаалж байна. Ямар университет магистрийн ямар шатны очсон. Доктор учраас бол яа. Энэ өөрөө тийм тодорхой магистрийн хооронд өөрөөр хэлбэл агуулсан университет нэг програм гэдэг. Тэр програм чинь багтаа програм дээр өдөр тутмын оруулсан. Энэ чинь ингэж баяжигдэж явах юм болно. Тэр университет магистрийн чинь өөрөө тодорхой очсон. Надад тэгээд англи хамжаас сурчтай. За, хавлын бидонтой болсон. Химийн дээрээс аргын зай ингээд шатлын явж байна. Агил дараалал зайлцсан 100-аад очих юм намайг асар бордор дээр шивж байна. Тэгэхээр энэ чинь үнэн үйлсэлтийн софтверийн хооронд хэрэгтэй байна. Одоо хэлхий зэрэг цагтаа. Энийг бол юу болж байна? Энийг нь болгож. Тэр програм чинь хамгийн боломжтой юм. Тийм бол албан хаагчнаас өөр уралдаатай. Тийм нийтлээс уралдсан байх шүү. Нийтлээ ажиллах хэрэгтэй. Ингэх ёстой
Альва зуршил төгсгөл харахгүй болсон юм. Энэ чиглэлээр байна. Түрүү ярьсан манай албаны ажлын бол ихэд бол 70-80% харилцаатай гэж байна. Тийм учраас харилцааны чиглэлээс сонирхолтой. Харилцааг бол ихэд бол бас шууд сонголтоор бас шууд хэцүү. Багш зогсоод ёс зүйн юм гэдэг ба ёс зүйн юм гэдэг бол тэр бүдээ бас шууд бодлоо. Яг л ёс зүйн зүйл том шиг. За сайн сэтгэлтэй бай, нэгжил сэтгэлтэй байж гэдэг ингэж яриад байна. Харилцааг бол яг уу гэхээр ерөнхий мэдлэгийн мэдлэг хандлагын цаашаа харилцаа шүү. Үүнээс хандлага чадвар хандлага. Хандлага дээр үнэтэй тоглох юм бол тэр бол харилцаа цааш хандлага дээр. Чи сайн ажиллаж шүү. Сайн ажиллаж ажилтаа юм чи зүг байдаг. Үлээ. Тэр хандлага дээр хүний хандлага дээр тоглож иж харилцааны чадвар. Тэрээс ёс зүйн 10 цагийн сургалтаас тэр хүний харилцаа их сайн байна. Бид харалттай болоо тэр 10 цаг сургалт. Бид хоригцоохоо болоо. Хоорондоо хэлэхээ болоо. Тийм. Бид хартлаа. Түүнээс хандлагатай байх. Сайн асуудлын хүний хөрсөн менежмент хүний хандлагатай. Ажил болох асуудал байна шүү дээ. Яг гэж ажил болох. За яг хүмүүс хэлсэн гэдэг. Би ажил хийснээр одоо байгууллага усаад үзвэл арууд хүмүүс гатуу. Яг чийж өөртөө хэрэгцээтэй юм гэж тийм. Цагтаа авах хэрэгтэй юм гэж. Арууд юу гэдэг вэ? Яг л өөрийнхөө хэрэгцээтэй. Өөрийнхөө хэрэгцээг хийж чадаагүй. Тодорхойлох чадахгүй хүн чинь тэр усаар үзүүлэх байх. Тийм учраас тэгэхээр өөрийгөө мэддэг, өөрийгөө мэддэг, өөрийгөө хэрэгцээг тодорхойлсон хүн яах хэрэгтэй юм. Дараагийн бүтээл дээр бидний мэдгичтэй бас тийм. Харилцаа бидний мэдгичтэй. Яг нь манай албаны өөрийнхөө мастер байж бидний мэдгичтэй сайтай. Тийм чад тахтай үүрэг чадвартай юм шиг. Тэгэхээр энэ сургалтаа бас зохион байгуулалт бас эндээ бас их анхаарах хэрэгцээ. За, сургалтын үйл ажиллагаанд бол яг сургалтын төв байдаг үсгэлээ өчигдөр төгөлтэй. Ингэснээр сургалтын төв байх хүмүүсээ yoo багшлах гэсэн үг. Тэгээд сургууль багш гэж одоо халууш. Аль албан дээр сургууль багш байна. Нэг анги дээр бат нэг. Одоо байдаг. Башид гэдэг олон бодож сонсож байна. Мөнгө болчих юм. Очоос тэтг. Тэр нөгөө улсын бослог судлалын хүрээлэнгээс багшлах ихийн бичлэгээ авсан. Тухайн сургууль заах хэрэгтэй. Тухайн чиглэлээр одоо практикаар ажилласан. Тэгээд магистрийн бодлогын сэтгээс ихтэй шүү. Энэ сургууль багш бэлтгэсэн. Тэр нь арай цалин дээр ажиллаж байгаа. Тэгээд тийм сургалттай. Уусаач нэг багшны босууш болохоор яах вэ? И сургууль байна гэдэг. Сургууль байна багшны бид нар чинь зааж өгөх байх. Би одоо тийм мөнгө хичээл захиан болсон. Яаж ач вэ? Тэгэхээр нөгөө төсөв хүнд зааж хэлээс байна. Тийм багшлах болсон. Тэгэхээр хамгийн зөв арга бол сургууль багштай. Энэ бол хинээ эцэд ядаж тухайн чиглэлийн хууль эрх зүйн нэг багцаа. За нэг төлөв зааж шүү. За харилцааны нэг юм байсан цаа. Би бидний хэлсэн одоо тэр зааж. Тэгээс сэдвүүдээр хаваасан тэр сэдвүүдийн нэлээс хатгалж байна. Өөрсдөө багцтай. Тэгээс я сургалтын хөлбөрөөс ангигаар багцаас сургалтын заах сэдв цаг өөр тодорхой зорилготой үе шаттай. Энэ жил заасан 20 хоногийн дотор ч яриад дараа жилийн заах сурах. Гэж шинэ төгссөн хүмүүс зааж байна. Юу санаж явж би бас ингэ ярьсан. Би даа бодчих нэг мэдээ бодож явж байсан дахиад. Тэгэхээр чи тохиолдсон шийдэл биш. Үе шаттай арай гүнзгий үссэн. Эхлээ яг ярьсан бэлдсэн.
Ер нь бол адуу сургалтын болж байгаа хэлцүүлэх маягаар явуулдаг гэж байна. Хэлцүүлэх маягаар. Тэр бас нэг яаж чаа. За үнэхээр их бодлого байна. Одоо бол үнэхээр асаа гэдэг нь сайн мэдгүй. Гэхдээ тийм техникээр дүрм юм нэг юм. Техникээр дүрмжээр гарсан хараа. Яг тийм техникийг авсан гэж техникийг авсан гэж хараа. Яг тийм техникийг тийм бодлого техник. За сонголтын дараа материал хийх хэрэгтэй. Энэ жил миний одоо яг албаны сонголтын хэрэгцээ зүйлс дараа хийгдээд арай дуусаад хэсэг бас дуусах. Ер нь бол ирчээс сонголт болох юм. Сонголтын дараа гэж байна. Тэхийн бол хаанч хамаатай тайлбар хийж байгаа чинь. Айгуу хаадаг. Юу айгуу тэрийг лекц юу вэ? Тоор байна. Хараад явж өгч гэсэн. Тэгэхээр багш. Их ярих юм байна. Үнэхээр хэцүү. Энийг бас хийж ажилласан юм. Тэрээс уртын гараад материалыг таад хэрэгчээс хамтарч байгаа. Яг атмосферын зөвлөсөн юм чинь. Яг л бас шийдвэр үүсгэж байгаа. Өөр хэцүү чинь. Арай скоп энэ дэжиг юм байж байгаа. Бодлоо. За өөртөө хөлбөр бослоо албаачтай хэрэгцээ болж байгаа юм чинь анаас бол. Энэ бол биш чиглэлээс болчих яаж байна. Эсвэл өөрөөр услаас өөр чадвар болсон. За өөрийн хэмжээс болчих. Тэгэхээр албаны багийн сургалт зохион тушаад гаргах гэж байна. 10 сэдвтэй байна. 10 сэдв чинь юм бол хэдэн хувийн сэдвээр таасуулж байна. Мэршүүл хууль хэцүү чиглэлээ. Тийм мэршүүл сургалт хэдэн бас. Туслаас ууж чадвар. Туслаас ууж чадвар. Өөрийн хөгжлийн бэлтгэл ёс зүйн чиглэлээ. Энийхээ харьцааг бас зөв бодох. Харьцаа алдах юм бол тухайн сургалтын бас нэг үр дүн байна. Жишээлбэл үүгээр хуулийн хөгжлийн дэмжих чиглэлээр их хэмжээний сургалт тавьдаг юм бол бас юу ч бодгийг ёс зүйн чиглэлийн юм байна. 10 жилийн 8 ёс зүйн. Хоёрдугаар ганцхан хууль ордог болж харьцаа. Энэ харьцаагаа эсрэг хууль хэмжээ харьцааг зөв бодох байна. Ямар чиглэлээс сургалт дээр энэ жил анхаарах хэрэгтэй байна. Хуулийн хөгжлийн дэмжих чиглэлээр анхаарах. Энэний газар чинь яаж байгаа те? Энэ хөлбөр чинь англи бас тодорхой зохицуулт хийж болдог. Тэр бодсон шүү дээ. Энэний арга харж байгаа. Тэгэхээр бол хуулийн хөгжлийн дэмжих чиглэлээр ямар сургалт тавьсан? Цааш нэг тохиолдол болох. Эндээр багш ханаас авах те. Нэг бол тусгаас нь уур чадвар олох тийм сургалт байж байна. За сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын хөлбөрийг босруулах чиглэлээр орч байдлаар